Сайн байцгаана уу? Зууны мэдээ саний 7 хоногийн таймыг сэтгүүлч Батсайхан Бямхажид нар хүргэнэ. За зууны мэдээ саний даваа гарагийн дугаар амьдралын тойрог болон уламжлалт ёсоор оруулсан тийм ээ. Амьдралын тойрог болонд маань бас нэг гэгэн одоо гоё эрхэм хүн урагдсан байсан шүү дээ. Энэ нийтлийн талаар. За зууны мэдээ саний манда тренд болонгуудын нэг амьдралын тойрог болонд маань энэ удаагийн дугаарт одоо радиогоор өглөө бүр ихшгэлдэг гэгээ өглөө сайн байна уу гэж дууг бол мэдгүй байхгүй бах. Тэгээд энэ хүү дууг одоо цангинсан хоолоогоор олон түмэнд одоо хүргэсэн хүүхдийн дууны мастер Монгол улсын гавьяач жүжигчин Наран Цэцгийг урьж оролцуулсан байгаа. За тэгээд Наран Цэцгийн хувьд бол бас сайхан болсон хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоор бас Монгол улсын гавьяач жүжигчин гэх эрхэм цолыг бас хүртсэн байгаа. За зууны мэдээ саний даваа гарагийн одоо улс төрийн нүүрэндээ улсын хурлын гишүүн Бачугрын өргөн барьсан зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг ерөнхийдөө онцлон хүргэсэн. Энэ хууль маань одоо өнөөдөр энэ баасан гарагт ерөнхийдөө эцэслэн батлагдсан байгаа. Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль батлагдсанаар одоо зээл авах байгаа иргэдийн нөгөө харж хасаалт гэж ярьдаг шүү дээ. Зээлээ төлөхгүй бол харж хасаалтанд ордог. Тэр асуудлууд ингээ бүр мөсөө арилж байгаа. Мөн одоо энэ хууль одоо хэрэгжиж эхэлснээр зээлийн ерөнхийдөө хүүнүүд шатлалтаагаар ингээд буурна гэж одоо хууль санаачлагч үзэж байгаа юм билээ. За Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын одоо 100 хоног одоо өнгөрсөн 7 хоногт бас тохиолсон байгаа. Тэгээд Трампын бодлого бол олон улсад нэлээд анхаарал татж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зууны мэдээ сонин мягмар гарагийн дугаартаа Трамп одоо 100 хоногийн хугацаанд ямар бодлого хэрэгжүүлвэ тий. Энэ нь бол олон улсын түвшинд ямар одоо нөлөөг үзүүлв гэдгийг бол ТВ-с телевизийн хийсэн хилцүүлгээс ерөнхийдөө манайх таймлан хүргэсэн. ТВ-с телевизийн энэ удаагийн хилцүүлэгт бол Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баяр, судлаач Баярхүү, хотын дарга асан Батүл, их хурлын гишүүн цогтоотор нар ерөнхийдөө урагдан оролцож ерөнхийдөө энэ Трампын бодлого таарсан асуудлуудаар байр суурь илэрхийлсэн байгаа. За ерөнхийлөгчсөн их баярын хувьд бол энэ Трампын бодлого нь ерөнхийдөө зөвлөлт холбоот улсын удирдагч гэсэн Горбачовын одоо тий тухайн үеийн бодлогоодтай их төстэй явж ирж байна гэдэг дээр ерөнхийдөө дүгнэлт хийж одоо тодорхой анализыг ерөнхийдөө юу яасан байгаа. Тэгээд Монгол Улсын хувьд бол одоо мэдээж Трампын бодлого манай эдийн засагт нөлөөлнө. Гэхдээ бид одоо Трампын бодлогоос суралцах зүйл бидэнд маш их байна гэдэг тийм агуулгаар одоо их баяр даргын хувьд бол тийм байр суурь илэрхийлсэн байгаа. За зохиотор гишүүний хувьд бол одоо Трамптай өөрийн биеэр одоо өмнө нь гадаад харилцааны сайд байсан. Тэгээд Трамптай бас өөрийн биеэр одоо уулзаж байсан хүн те. Трамп бол нэлээд одоо сүүлийн олон улсын түвшинд сүүлийн 30 жилд ингээд одоо болоогүй энэ үйл явдлууд энэ Трамптай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Трамп бол Монгол улсад нэлээд илэгтэй юм хүн тэ дэлхийн удирдагчаа гэдгийг бас цогтоотор гишүүн ерөнхийдөө илэрхийлсэн байгаа. За Батүүлгын хувьд гэхээр ерөнхийдөө бол Трампын бодлого нэлээд эсрэг байгаа тийм ээ. Одоо Трамп бол тарангуулагч байна тий. Одоо энэ Трампын бодлого нь одоо дэлхийн тарангуулагчдыг ингэж сэрээж ийна гэдэг ерөнхийдөө агуулгаар байр сууриа илэрхийлсэн байлээ. За судлаач Баярхуугийн хувьд бол ерөнхийдөө бас нөгөө нэг олон улсын түвшинд нэлээд танигдж байгаа судлаачтай тий. Тэгээд Баярхуугаа бол Монгол улсын энэ гадаад бодлого одоо бусад эдийн засаг тий бусад асуудлуудаас илүү одоо сайн ингэж хөгжиж байна гэсэн байр суурийг бол энэ удаагийн хилцүүлгээр илэрхийлсэн байлээ. Зууны мэдээ сонин нийтийн эрх ашигын төлөө ээлжид бүтээлээрээ бас нэгэн одоо асуудлыг хүндсэн байгаа шүү дээ тий. Чимээгүй хотын асуудал байгаа. Тэгээд 5 гарагийн дугаартаа манайх одоо энэ 90 сурчлага бүтээлийн талаар дараагийн цувралыг хүргэсэн байгаа. Энэ талаар би баярыг. За манайх одоо нийтийн эрх ашигын төлөө бүтээлээрээ чимээгүй хотыг борооны цэцэрлэг байгуулъя гэдэг өмнө 4-р сарын 30-нд бас нийтэлжсэн. За түүнийхээ үргэлжлэл болгоод цуврал нийтлэл чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя 2 гээд нийтлэлийг энэ 7 хоногт бас онцлог хүргэсэн. За энэ удаагийн нийтлэлээрээ болохоор одоо 1170 чимээгүй хот 15525-ны 8 гадалбайг эзэлж байна гэдэг судалгааг оруулсан байсан. Мөн оршуулгын тухай бие даасан хуультай болсноор дэлхийн жишг стандартлаа бас нийцэх юм байна гэдэг энэ асуудлыг оруулсан. Мөн жилд оршуулгад шаарддаг 36.8 газрыг ойжуулж мод тариа гэсэн энэ одоо цаналуудыг дэвшүүлж бас энэ асуудлыг хөндөж оруулсан байгаа энэ бүтээлтэй. За энэ 7 онцлогоос онцлох олон үйл явдлууд болсон. Тэдгээрийн нэг бол бас төв талбайд жоо чагсаал байгаа тий. За үүнтэй зэрэгцэн бас ганц мод гашуун сухатын бомбын одоо хил дамнасан төмөр замын
одоо нээлтийн үйл ажиллагаа болсон шүү дээ тий. Тэр талаар бас та ерөөхдөө яг гашуун сухад ганц модны төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болсон тий. За хоёр улсын засгийн газар хоорондоо маш олон удаагийн хилцээр хийсэн. Тэгээ энэ төмөр зам маань өөрөө бүр 21 жилийн хугацаанд ерөөхдөө яригдаж хүлээгдэж байгаа ийм төмөр замын асуудал байгаа. Хиттийн талаас бол төмөр замаа одоо ингээд цаанаасаа барьж ирээд манай хилтэй ерөнхийдөө ингээд тулаад ирсэн одоо нэг 700 метрийн зайтай одоо холбоход ийм ерөнхийдөө бэлэн болсон. Манай талаас бас төмөр замаа явуулаад хил рүүгээ нийлээд ойрцсон. Одоо энэ хоёр төмөр замыг энэ хооронд нь энэ холбох энэ хилцээр бол маш олон ийм асуудлууд дагуулад тий улс төрийн зорилготойгоор маш олон жил хойшилж байгаад одоо яг энэ цаг хугацаанд бүтээн байгуулалтын ажил ямар ч үсэн эхэлсэн. За 21 жилийн хугацаанд яригдж байгаа энэ төмөр замыг одоо 22 сарын хугацаанд барина гэж ерөнхийдөө одоо нөгөө нэг зохион байгуулж байгаа тий бүтээн байгуулалтыг хариуцж байгаа хүмүүс бол ерөнхийдөө тэгж мэдгдсэн байгаа. За ерөнхий сайд оюун эрдний хувьд бол одоо энэ том бүтээн байгуулалтуудыг эхлэн гэдэг амлалт өгсөн тий. Тэгээ яг энэ том бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхэд бол маш том эрх ашгууд ингээд одоо зөрчигдөж байгаа учраас маш их тийм юунууд одоо эсэргүүцэлтэй тиймэрхүү юмнууд ирж байна гэдэг агуулгыг одоо тэр тухайн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт дээр бол илэрхийлж байсан. За жагсаал цуглаан төмөр замын нээлттэй холбоотойгоор бас одоо Солонгос явж байгаа Монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар одоо мэдээлэл бас одоо тодорхой хэмжээний үйл явдлаас шүү дээ тий. Чиний хувьд одоо яг тэр сурвалжтай зэрэг суралжсан байгаа тий. Ер нь яг ямар асуудал болоод байна? За тэгэхээр бас энэ 7 хоногт болсон нэг үйл явдал бол одоо бүгд найрамд Солонгос улсын хил дээрээс монголчууд одоо ямар нэгэн шалтгаангүйгээр ингээд буцаагдж байгаа ийм асуудал болсон. Талаар одоо иргэд бол бүгд найрамд Солонгос улсын элчин сайдын яамд одоо эсэргүүцлээ илэрхийлж шаардлага хургуулж байгаа тухайга мэдээлсэн. За тодруулах юм бол одоо энэ хил дээрээс буцаагдж байгаа асуудал бол шийдэгдэхгүй маш олон жилийг ингээд өнгөрүүлж байна. За тэгээд саяын тохиолдлоор буюу одоо 5 дугаар сарын 13-нд буцаж ирсэн одоо хүмүүсийн тохиолдлоор бол өдөрт одоо 10 орчим хүн бол бүгд найрамд Солонгос улсын хил дээрээс ингээд буцаагдж байна гэсэн ийм асуудал гарч байгаа. За тэгээд энэ асуудлаараа бол одоо тэр буцаж ирсэн иргэд хүний эрхийн үндэсний комиссод бас хандсан. За тэгэхэд бол одоо хүний эрхийн үндэсний комиссоос энэ иргэдийг шалтгаангүйгээр буцааж байгаа. Мөн дээрээс нь одоо тэр хилд гайлын ажилчид нь иргэдтэй зүй бусаар харьцаж байгаа зэрэг нь хүний эрх зөрчиж байгаа үйлдэлээ гэж бол тодорхойлсон. За тэгээд энэ асуудлаараа мөн тус иргэд гадаад хэргийн яамд бас хандсан зэрэг ийм асуудлууд бол болсон байгаа. Солонгост бол одоо манай улсаас бол маш олон иргэн тэнд ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ нөгөө хүний эрхийг зөрчих одоо энэ асуудалд бол онцгой анхаарах шаардлагатай байна гэж үзэж байгаа юм тий. Тийм энэ асуудлыг бол ер нь шийдэх шаардлагатай гэдэг юм л. Зууны мэдээ сонин одоо бусад сонингуудаас нэг онцлог зүйл нь те үндэсний бүхний талаар маш олон нийтлэл нэвтрүүлэг энэ төр хүргэдэг. Тэгээд энэ удаагийн баасан гарагийн дугаар маань одоо тэр чигээрээ бараг бүхөр амьсгалсан ийм дугаар болсон байна. Тэгээд тэрэн чинь болондоо бид одоо цэргийн арсан дэслэгч дэлгэрийн цэрэн ямыг уурж ерөнхийдөө тэрэн зочин амтынхаа болон цэрэн зочин болондоо ярилцлага авсан. За энэ 7 хоногийн бас нэг онцлог үйл явдал нь бол Номын баяр байгаа. За энэ удаагийн Номын баяр зууны мэдээчүүдийн хувьд бол маш онцлог болж байна. Бид ингээд 3 дахь номоо хэвлэлтээс аваад удаагүй байна тий. Энэ удаа бид 27 жил хэвлэлийн хуудаснаас салаагүй сэдв буюу зоргийн хэргийн асуудлыг хүндсэн байгаа. За 27 жилийн өмнө одоо ардчлалын алтан хараацаа гэдэг зориг бусдын гарт одоо амнасаа алдж ирсэн байна тий. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд одоо энэ хэргийг илэрн илэрхгүй тий илэрчлээ ч гэдэг юм уу тий шүүхэн шийдвэр хүртэл гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ хэргийг тойрсон маш сонирхолтой тийм баримтууд бол хэвлэлийн хуудаснаа үлдсэн юм а гэдгийг бол одоо энэ номондоо бид үлдээс юу яасан нийлсэн байгаа тий. Тэгэхээр зориг агсны одоо тухайн одоо амиа алдсан хэрэг бол ардчлалын хувьд маш том юм одоо сорилт болсон гэдэг. Тэгээд яг энэ хэргийг тойроод хэвлэл мэдээллийнхэн тий ямар одоо үүрэг гүйцэтгэж ямархуу байдлаар одоо нийтлэл нэвтрүүлгээ хүргэж исэн тий тэр нь болохоор бас ингээд хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд бол бас нэг юм сорилт болсон. За манайх мөн одоо үндэсний Номын баярт бас зориулаад энэ хүн номоо бол бас зууны мэдээг асартаа бол худалдаалж байгаа. За өмнө нь одоо бас манайх зууны хүн удмын бахархал гэдэг 2 номоо бол гаргаж ирсэн бол энэ удаагийн зоригийн хэргийн тухай ном маань 3 дахь одоо зууны мэдээгээс эхлэн гарч байгаа ном болж байгаагаар бас онцлог.
байгаа. Манай сонины одоо редакцийн бодлогод тий чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж гэдэг бодлогыг бид нар бол редакцийн бодлогоор баримталж явдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ хэрэг ер нь энэ чөлөөт хэвлэлийн ой санамжид ямар хуу байдлаар үлдсэн бэ гэдгийг ерөнхийдөө манай номноос одоо нилээд одоо гүн гүнзгий тэгж унших өтер боломжтой. За манай зууны мэдээ сонин олон улсын сэтгүүл зүйн ихтгэлцийн санаачлага бүхий GTI сертификаттай Монголын анхны хэвлэл байгаа. Тэгэхээр та бүхний итгэж олохыг сурвалж мөн юм. За ингээд энэ удаагийн тойм маань энд хүрээд өндөрлж гин дараагийн тоймороо иргэн уулзъя. За манай зууны мэдээ сониныг цахим болон цаасан хэлбэрээр мөн захиалан унших боломжтой. Захимаар захиалгыг хүсвэл та бүхэн зууны мэдээ цэгийн сайт руу нэвтрэн орж захиалан уншаарай. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.